Өнөөдөр Монголын бизнесийн орчинд хамгийн том асуудал юу юм бэ гэхээр төрийн оролцоо чөдөр тушаа, төрийн зөвшөөрөл, хүн сурталын асуудал хамгийн том чөдөр тушаа байгаа. Энийг арилгах чиглэлээр худалдаа аж үйлдвэрийн танхим юу хийх ёстой юм бэ гэж бодож энэ хуулийн төслийг бичих ёстой болохоос биш, худалдаа аж үйлдвэрийн танхимыг өөрийг нь төр болгох өнцгөр хуулийг боловсруулж ерөөсө болохгүй. Заавал зөвхөн худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг ийм төрөөс зохион байгуулалттай тусгайлсан төрийн бус байгууллагын дор нэгтгэхэд бүх салбар зөвлөлийг зөвхөн түүний дор байвал харилцсан. Бусдыг нь бол одоо үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд аваач тавьж байгаа учраас энэ бол олон ургалж байх, эвлэлтэн нэгдэх, өрсөлдөх энэ эрхийг хязгаарлаж гинэ гэж бизнесийн салбарын холбоод нь өөрсдөө үзсэн. Тийм ч учраас Ардсан намын бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг ер нь бол санаачлагчд нь буцаахан зөв юм байна гэдэгтэр олонх гишүүд байр сууриа нэгтгэсэн. Гэхдээ бүлгийн хурлаас бол албан ёсны шийдвэр гаргаж нэг чиглэлийг бүх гишүүдэд өгөөгүй өөр өөрийн үзэл бодлоороо хандахыг зөвшөөрсөн. За тэгээ үр дүнд нь бол худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хилцэх хэсэх асуудал бол гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадлагүй санаачлагчдаа буцаж байна. За Ардсан намын зүгээс харин энэ хууль цаашдаа жинхнээсээ бизнесийн орчныгоо дэмжсэн, бизнесүүдийнхээ эрх ашигыг хамгаалсан хууль байх чиглэлээр нь үргэлжлүүлж хамтарч ажиллах болно гэж бас тооцдогч хэлмээр байна.